Багангийн багшийг дэмжих төслийн оролцогч Дашуулар сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Дашнимын Баярмаа. Төгссөн сургууль, дорнод дээд сургууль, боловсролын салбарт 13 жил, багангийн багш 10 дахь жилдээ, даасан анги 5-ын Б, мэргэжлийн зэрэг заахарагч. Ажил мэргэжилтэд оруулсан хувь нэмэр. Багш нь хичээлийн үйл ажиллагаанд сурагчдын идэх оролцоог нэмэгдүүлэх, тэдний суралцах сонирхлыг хөгжүүлэх, хамтран суралцах, өөрийн санаа бодлыг илэрхийлэх, ойлгон унших чадварыг нээн хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна. Сурагчдын унших чадварыг дэмжихээр үндэсний хэмжээний өглөөний уншлага, судар ихсэглэн, аймгийн бага боловсролын өглөөний уншлага, аймгийн төв номын дахин уншлага зэрэг анги хамт олонний амжилтад оролцуулсан. Мөн аймгийн үлгэрч хамт олон анги нэгдэж, ангидаа чанга уншлага, үлгэртэй ээж 5W1X зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах. Бидний өөрийгөө илэрхийлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Ур чадвар заах арга барил. Ажиллах хугацаанд сургууль болон нэгдлийнхээ ур чадвар болон судалгаат хичээл тогтмол оролцдог. Үе үеийн ахмад багш нараасаа суралцсан ээлжит хичээлийг зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө авч хичээл сургалтандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 6 удаагийн судалгаат хичээлийг багш нартайгаа хамтран бэлтгэж заасан. 2024 он ээлжит хичээлийн хөтөлбөр гэж ур чадварын уралдаанд оролцож 3 дугаар байр эзэлсэн. Бүрд батлах тоглоомын арга зүгээ хичээл сургалтандаа туршиж хэрэгжүүлсэн. Хичээл сургалтандаа Canva, WordWall, Flickr, QR код уншуулах, бичих зэрэг арга технологиг ашиглаж байна. Зайн сургалт. Зайн сургалтын үед сурагч эцэг эхийн оролцоог сайжруулахын тулд бие даалтын болон хамтын ажиллагааг зохион байгуулсан. Үүнд гэр бүлээрээ уламжлалт шагаан наадгаанаас суралцах, номын богцох, ном унших, тэмдэглэл хөтлөх, гэрийн ажил туслах зэрэг үйл ажиллагааг явуулсан. Ингэснээр ангийн сурагчид гэрийн ажил, тоглоом наадгаа сурч, номын богц 18, унсан номын тэмдэглэл 27 сурагч хийж ирсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон. Гэртээ туршийн анги дэгдэж, дорнод Еврика пэйж хуудсанд 18 сурагчийн туршилтыг байршуулсан. Мөн ковидын үед цахим хичээлийг бэлтгэн сурагчдад хүргэж, аймгийн музейгээс зохион байгуулсан өв соёлоосоо суралцсан дархлаагаа дэмжиж цахим уралдаанд ангийн 7 сурагчийн омог ураагаа нэрлэн өөрийгөө танилцуулах бичлэгийг хийж байршуулж, сурагчдын оролцоог дэмжин амжилттай оролцсон. Сурагчдын хөгжил хүмүүжид гарсан ахиц өөрчлөлт. Сурагчдыг аливаа үйл ажиллагаанд татан оролцуулж, бие даан суралцах, хамтран ажиллах, идэх оролцоог нэмэгдүүлж, хүмүүжил төлөвшөлт анхааран ажилладаг. Анги хамт олонны амжилт. Ангийн сурагчдыг аливаа зохиогдсон спорт, урлаг соёлын болон бусад уралдаан тэмцээнд оролцуулж амжилт гаргасаар байна. Үүнээс хамт олон болон ганцаарчилсан амжилтыг дурдвал ангийн спортоор тэргүүний сурагчаар Батхад, сурлагаар тэргүүний сурагчаар Есүгэн, хөдөлмөр сумын зохиогдсон 4-р ангийнхны эдүүдэн анх дугаар олимпиадад Есүгэн 5 дугаар байна. 2022 онд болсон Тэнгэрүү цахим сорилгод 1-р зэргийн диплом 7 сурагч, Баяндан суманд болсон математикийн баяр стандарт бодлогын уралдаанд сурагч тэрл хүрэл медаль, зоригийн нэрвжит шатрын тэмцээнд Есүгэн бямжуунаар оролцсон тусгай байна. Бор охины нэрвжит дамын тэмцээнд сурагч Есүгэн 2 дугаар байр, аймгийн цодор хуур шатрын тэмцээнд Есүгэн тусгай байр эзэлсэн. Анги хамт олноороо 2024-2025 оны
Номын сайн нөхөр анги. Ахмад тогш Лувсран цэргийн нэрмжит Монгол хэлний массын олимпиадын 2017, 2018, 2021, 2024, 2025 оны цэвэг жижиг зээ жижиг төрөлд 1, 2, 3 дугаар байрыг удаа дараа эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Урлаг наадмын гоцлол хамтлаг бүжиг төрлүүдээр 1-3 дугаар байрыг тогтмол эзэлж амжилт гаргасан. Өөрийгөө хөгжүүлсэн байдал. Үндсэн болон орон нутгийн мэргэжил дэвшлүүлэх сургалтад цаг хугацаанд нь хамрагдаж ажлын байрандаа багш өөрийгөө тасагдгүй хөгжүүлсээр байна. Нийгмийн идэх оролцоо. Сум орон нутгийн сайн дурын үйл ажиллагаанд хамрагдаж сайн улсын аян өөрөө болон анги хамт олноороо байгууллагаараа идэвхтэй оролцдог. Сумын соёлын төвөөс зохион байгуулсан ээлжид таны үргэлжлэл их хөрсийн баярын тоглолтод охины хамт оролцож байсан. Нийгмийн идэх оролцоо сайн хандив тусламжийн 5 удаагийн үйл ажиллагаанд анги хамт олноороо идэвхтэй оролцсон. Туршлагаа хуваалцаж багаар хамтран ажилласан байдал. Өөрийн арга туршлагаа бусад багш нартаа түгээн дэлгэрүүлсэн мөн цээжээр бичүүлэх арга зүй туршлагаа сургуулийнхаа багшаа алдаршуулын ном гарын авалгад оруулж хүрд батлах тоглоомын арга зүйн туршлагаа аймгийн 5 дугаар ангийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгээр түгээн дэлгэрүүлж тоглоомгоо суралцгаая 2 дугаар ангийн гарын авалгад арга зүй болгон хэвлүүлж гаргасан. Багш нарынхаа судалгааг хичээл хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанд тогтмол оролцсон хамтран ажилладаг. Эцэг эхтэй хамтран ажилласан байдал. Ангийн эцэг эхийг сургалтын үйл ажиллагаанд тогтмол оролцуулдаг. Үүнээс сургууль анги танхимын тогтчлолт, урлаг спортын арга хэмжээ, хичээл сургалт, уралдаан тэмцээнд хурал цуглаанд идэвхтэй хамруулж мөн аливаа үйл ажиллагаанд амжилт гарган оролцдог. Үүнээс спортын цогц тэмцээнд буйга төрөлт 3 дугаар байр, гаралт бөмбөг 3 дугаар байр, эцэг эхийн язгуур багийн математикийн олимпиадад 1-р байрыг тус тус эзэлж амжилттай оролцсон. Улирал бүх эцэг эх зохицуулагч үүрийг томсон хугацаанд нь гарч ажилладаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.